Сайн байна уу? Өнөөдөр миний Divine Essence podcast эхлүүлсний 1 жилийн ой тохиож байна. Миний подкастыг хүмүүс нэг хэсэг идэвхтэй сонсч ирсэн намайг нэг удаа хин нэгнийг үл таамсарлах явдалч гэсэн хүчирхийлэл тооцогддог гэж аль подкастаар ч билээ яран дундуура хэлснээс хойш чамайг тэгвэл үл таамсарлаад хүчирхийлээд үгүй за гэсэн байдалтай хандлага надад мэдрүүлэгдэж байх шиг. Гэхдээ яг уу би мөнгө олох гэж биш. Хин нэгэнд хэрэг болох болов уу гэж хувийн туршлагаасаа хуваалцдаг учраас ганц дайчин ганцаардахгүй гэдгийн жишээгээр боломж цаг хугацаанд олдож ивэл подкастаа үргэлжлүүлэе гэж бодлоо. Өнөөдрийн сэдэв бол хүний хамгийн эрхэм баялаг юу вэ? Саяхан миний нэг танил надаас чи ер нь төрсөн өдрөө яагаад жирийн хүн шиг тэмдэглэдэггүй юм гэж асууснаас болоод надад энэ хүний жинхэнэ баялагын талаар бодол төрж эхэлсэн. Жирийн хүн гэж одоо юу гэсэн ч үгүй. Цаад утх нь намайг жирийн биш байх гэж ядаад энэ төр гэд байгаа юм шиг. Төрсөн өдөр гэснээс харин олонний жишгээр олон хүн цуглуулад надад өөрийг минь ямар дорд үздгийг харуулсан бараг надад хизээч хэрэг болохгүй бэлгэрхүү юм бэл гэсэн болоод албаар би бинийгээ хорлох гэсэн юм шиг баахан хитэгч хэрлэг тослог бялуу арх дарстай хольж ууж идэд өнгөрдөг явдал ер нь надад таалагдж байгаагүй. Угаасаа ч намайг хүүхэд байхад эцэг их маань миний төрсөн өдрийг хизээч тэмдэглэж байгаагүй. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Харин эцэг эхчүүд ихэнхдээ өөрсдөө яаж өссөнөөрөө л биднийг чад хятгаараа өсгөж тэжээсэн байдаг учраас дээрэс нь надад төрсөн өдрөө жил бүр тэмдэглэж жил бүр хөгшөрч байгаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг утгагүй юм шиг санагддаг учраас би эсэргээрээ эцэг эхтэй битүүхэндээ баярлаж авдаг. Ер нь эргэн тойрноо ажиглаад байхад хүмүүс нэг тийм том брэнд гээгддэг шошготой хувцас бараа бэлгэнд авах дуртай байдаг юм шиг харагддаг. Мэдээж дэлгэц болгоноор тийм жишээ кино клипээр сурталчлаад байдаг учраас аргагүй байх. Гэвч энэ нь барууны дунд ангийнхан ялангуяа дөнгөж амжилтад хүрээд байгаа залуусын би амжилтанд хүрсэн гэдгээ бусдад харуулах хэрэгсэл. Харин жинхэнэ баячуудын хүрээлэлд эсэргээрээ хитрхи гялцал хямдхан олонний танил болсон брэндүүдийг хэврэг хөрөнгөний шинж тэмдэг гэж тооцдог учраас тэд янз бүрийн лого брендийн нэрийг ил гаргах бус чанар материал эсхүүр ур хийцээрээ ялгардаг хувцас эд зүйлийг сонгож чимээгүй тансаглах гэдэг хандлагыг эрхэмлдэг. Учир нь жинхэнэ баячуудын хувьд өөрийн байр сууриа батлах бусдад харуулах шаардлага байхгүй. Эрүүл мэнд, эд хөрөнгө, хувийн хүмүүжил боловсрал, гэр бүл нэр хүнд нь өөрөө брэнд байдаг гинэ. Тэдэнд альва брэнд алдартай байх тусмаа масс буюу олонхын зах зээл рүү чиглэсэн байдаг учраас сонирхолгүй. Тэд илүү ховор, нэр нь нууц, эсвэл зөвхөн мэддэг хүрээндээ үнэлэгддэг брэндийг сонгодог. Дээрээс нь ихэнх тансаг гэгддэг цүнх гутал хувцас дэлгүүрээс гарсан даруйда үн цэнэ алддаг учраас баячууд урлаг, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө зэрэг үн цэн нь цаашдаа өсөх боломжтой хөрөнгө оруулалтыг илүүд үздэг. Хамгийн чухал нь жинхэнэ баячуудын хувьд тансаглал гэдэг нь бусдад харуулах зүйл бус. Харин өөрийнхөө дотоод ертөнц эрүүл мэндэд зориулсан тансаглал юм. Тэдний хувьд энгийн, чанартай, логогүй хувцас, өвөрмөц ур хийцтэй эд зүйлс л жинхэнэ үн цэнийг илэрхийлдэг. Жинхэнэ баян хүн үнэт цаг хугацаа эрүүл мэндэд золиослон байж хөдөлмөрлөж олсон хөрөнгөө төр зүрийн сэтгэл хөөрөл статус харуулах зорилготой эрүүл мэндэд тэмч сайн биш үн цэнэ хурдан алддаг бараанд үрэх нь ухаалаг шийдвэр биш. Тэрний оронд илүү чанартай, удаан илгээтэй эрүүл мэндэд хоргүй амьдралын чанарыг дэмжих хэрэглийг илүүд үздэг. Тансаг брэндүүдийн бараануудын үнэнд дэлхийд алдартай одуудыг зар сурталчилгаанд ашигласан маркетингийн зардал тухайн барааны хэдэн хувийг эзэлдэгч тэд сайн мэддэг. Миний хувьд барууны том брэндийг сонгох асуудлын цаана арьсангөр ялгарлан гадуурх үзэл оршиж байдаг. Бас ихэнх хүмүүс альва бараг үйлдвэрлэхэд ашигласан түүхий эдүүд жинхнээсээ аль аль орнуудаас ямар нөхцөлд боловсруулагдаж олддог вэ гэдгийг тэр болгон сонирхдаггүй юм шиг санагддаг. Үнэн дээр ийм брэнд их гээд гайхуулж байгаа хувцас барааны бүтцэд үйлдвэрлэлийн олон үе шаттай холбоотой тухайн хүний эрүүл мэндэд багаар муугар нөлөөлж байдаг бодисууд илбэг. Жишээ нь малинган давуу агаар сайн нэвтрүүлдэг, хөлс шингээгээд хурдан хатдаг тул халуун өндрөлд өмсөхөд хамгийн тохиромжтой майлан гургамлын ишнээс гаргаж авдаг байгалийн гаралтай давуу. Эрүүл мэндэд үзүүлэх хор бага. Дэлхийн зах зээлд малингийн түүхий эдийг Хятад, Франц хоёр хамгийн их экспортлогчид боловч Бельги, Орос, Украин зэрэг бусад улс бас малингийн түүхийн эд үйлдвэрлэдэг.
Гэтэл энэ дундаас Украинд юу болоод байгаа вэ? Бууз зэвсэгний утаа, угаар, агаар болон хөрс усыг хордуулдаг байж таараа. Үйлдвэрлэж байгаа малингын даавууд нь шингэдэг байж таараа. Гэх мэтчлэн зүйл бодож үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Би өөрөө нэг том брэнд сонирхгүй баян болчоогүй л дээ. Багасаа үзээгүйч үзсэн юм шиг бай. Амсаагүйч амссан юм шиг бай гэж ээжийн сургаал сонсож өсснөөс үүдсэн хүмүүжлээсээ болоод ч тэрүү хувцас бурхан бие чөтгөр гэдэг хэллэг миний хувьд эсэргээрээ хувцас чөтгөр бие бурхан байвал илүү зөвхөмжтэй юм шиг. Хүний амьдралын хамгийн чухал хэрэглүүр өөрийнх нь бие бэлдар байдаг учраас юу хэрэглэж юу бие дотроо бас оюун ухаан руугаа оруулж байгаадаа анхаарах хоныг би хамгийн үнэт баялаг гэж үздэг. Хувцас чөтгөр бие бурхан. За ингээд өнөөдрийн подкастыг өндөрлөе.